Тэгээ манай хүний өөрөө тэгжлээсэн л да. Найз нь ингээд бас сайхан амьдраад ингээд бас гэр бүлтэй болохыг хүсэж байна гэж надад хэлжсэн. Нэг биш удаа хэлжсэн. Тэгээд тэр хүн ямар ч байж болно, бэлгийн чиг хандлага ямар ч байж байгаа, ямар ч байсан байж болно. Гэтэ тэр болгон дээр хүнс гадуурх ингэж ад үзэж таарсан үедээ зодож багтааваа хангаж, доромжиж багтааваа хангаж тэр үйлдэл надад үнэхээр одоо осож амаа бол үнэхээр энэ орчлон хорвоос одоо залхаад тий бас архинд орох тэр сэжүүрэн болсон юм болов уу гэж бодсон шүү дээ. Тэгэхээр над руу бол зүгээр одоо зөндөө олон хүмүүс ингээд дайралт явдаг. Тэгэхээр надад тэгж дайралтанд гэж мэдрэгдэж байгаа юм чинь осож амаа гэдэг өөрийн гэсэн яг үндэ ихэд өөрийн гэсэн тодорхой оршсуу хаяг бол бас хэцүү тий тэр үнд байхгүй байсан. За тэгээд тэг бас бэлгийн чиг хандлагаараа гадуурхагддаг байсан. Тэгээд ингээд ботхоор чинь надад ингэж бас сэтгэл зүйд ингэж хүн дээр тусдаг юм чинь осож амаа гэдэг одоо яг хоо нэрийн бас нэг олон тогтол баймир байна л та. Гэхдээ яг тэр найзын маань одоо тэр хувьд ямар хөө одоо хэцүү зовлон бэрхшээлтэй байсан болоо гэж боддог. Хамаатан ах дүүс рүү хүн баяраар л хэцүү байдаг. Янз бүрийн баяр ёслол тий хэцүү байдаг. Би сая усын 100 жилээр би найзтай хэлж осож амаа чи хөрөөд ирэж осож амаа манай усын 100 жилийг үзээд ингээд хамтаа гоё манай усаа жоохон явъя гэж хэлжсэн гоё. Тэгээд заа тгий найзаа гээл тэгэл утсан олохдохгүй болол би энэ сум бас нэг сайн холбоо өрч чадаагүй байхгүй. Тэгээд дараа над руу 8 сард над руу залгаж ирсэн л та. Осож амаа сайн ч болсон муу ч болсон та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгээд бид нар энэ бурхан болцсон байгааг нь бид нар муу явсан сайн явсан гэж бид шүүх их байхгүй. Тэр хүний бид нар зөнд нь яг амар тайван явуулах хэрэгтэй. Тэгэд осож амааг дээрлэж гадуурхаж багтаав хангаж доромжилж коммент бичиж гадуур явахтан зодож нүдэж хил амаар доромжилж байсан хүмүүс ихэд одоо тэгээ та нарын багт авч амж байгаа биз дээ яг үнд хэлгээд бурхан болооч шиг ийм одоо тийм манай найз шиг ийм хүний Монгол зөндөө байгаа. Өнөөдөр тэр хүн энэ хүн л мэддээд ингээд бидний олон танил бидний одоо ингээд хайр хүндлийг хүлээсэн ингээд ийм хүн байсан. Тэгэхээр яг энэ хүн шиг маш олон хүн байгаа. Тэр хүмүүсийг битгий гадуурхаж байгаа шээ. Тэр хүмүүсийг битгий та нар ад үзэж байгаа шээ. Ямар бэлгийн чиг хандлага ямар ч байж болно. Хүн гэр оронгүй байж болно. Ядуу зүдүү байж болно. Хүний хүн шиг л хайрлаа гэж хэлмээр байна. Тэгээд тэр хүмүүс одоо тэр гадуурч доромжилт байсан хүмүүс та бүхэн бас хүрээд ирж өнөөдөр 2025 оны 12 сарын 15-нд зул өргөх ёслон болно. Тэгээд ирээд зулаа өргөөд бага атгуучсан бас тэр хүндээ хүслээ уучлаарай намайг би ингэж таныг тэ чамайг ингэж утаанд оромжлдог байж би үнэхээр одоо өөрөө чи хүлцэл өчөж байна гэдэг зул өргөх ёслолтой ингээд зул ядаж нэг зул асууж байгаа шилмээр байна. Би өөрийнхөө дансаар хитэж мөнгө авахгүй. Хандуу өгмөр байна, мөнгө төрөм хиймээр байна гэж маш олон хүн залгаж байгаа. Үгүй мөнгөтэй мөнгөгүй өнөөдөр ихтэй хүмүүс дөл буянгийн компани байна. Тэр талгаа чинь тий одоо бүх одоо юуг хийж дээ тий. Өөр хүмүүс ингээд будаалга цайлган бүгдийн даа гэж машин дэрхтэй хүмүүс машин дэргээр үүсгэе гэж юм. Тэгэхээр мөнгө бол надад хэрэггүй. Ирээд зүгээр та нар ирээд сайхан зул өгөөд тэгэл болно шүү дээ. Тий. Тэгэл ажил явдал сайхан болно уусаа.